Санал зэрэг явчих. Ер нь бид энэ хөгжлийн бодлого төлөлтийн тухай хуулиа эргэж нэг харахгүй бол бид нар их үр дүнгүй ажлуудыг хийгээд идэг. Нэг ялангуяа яг энэ үр дүнгүй ажлын нэг нь бол яг энэ нэг жилийн хөгжлийн бодлого юм аа. Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний одоо энэ төслийн хилцүүлгийг одоо явуулахдаа улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 65-ын 1-д зааснаар улсын их хурлын хаврын ээлж чуулганаар улсын төсвийн төслийн хилэлцүүлэгтээ уялдуулан хилэлцэнэ гэж байгаа юм. Тэгэхээр одоо төсвийн төсөлтөө уялдуулж өгнө хилцэх ёстой. Гэтэл төсвийн төсөл хаавьяасаа одоо намрал орж ирдэг те. Тэгэхээр энэ бол хоорондоо нэгдүгээрт уялдаагүй. Ер нь энэ дунд хугацааны төлөвлөгөө гэдэг нь ч гэсэн ер нь их асуудалтай. 2050 алсын хараа 2050-д нийцүүлээд 5 жил 10 жил гэж байгаа бол 5 жил гэж нэг одоо бодлогын бичиг баримт байгаад байдаг. За гэтэл одоо засгийн газар сонгуулийн дараа эмхлэн байгуулагдаад дахиад 4 жилийн төлөвлөгөөгээ тусдаа дахиад нэг оруулж ирээд байдаг. Тэгээ хоорондоо тэр нь ердөөсөө нийцдэггүй. Жилдээ бас нэг төлөвлөгөө гаргаад байдаг. За өнгөрсөн жилийн төлөвлөгөө жишээлбэл 24 оны жилийн төлөвлөгөөнд тусгагдсан төсөл арга хэмжээний хэрэгжилт нь 52% гэж байгаа байхгүй юу? Шал үр дүнгүй. Энэ 21-с 25 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийг одоо батлахдаа үндсэн чиглэлийг хэмжигдэхүйц хурж болох үйц бодиттой бус хариуцах эзэнгүй одоо төлөвлөсөн байна гэдгийг бас ингээд төлөвлөсөн байна. Тэгээ анхнаасаа одоо ийм муу бичиг баримт байсан бол түүндээ нийцсэн 1 жил ихэнч болдоггүй. Тэгээд дахиад тусдаа төсөв гэж тусдан бичиг баримт орж ирдэг. Тэгээ төсөв дээрээ л яг өстой жинхэнэ яг юу хэрэгжүүлэх вэ? Төсөв мөнгөтэй холбоотой арга хэмжээнүүд нь төлөвлөгөөнүүд нь орж ирээд яг бодиттой төлөвлөгөө бол ердөөсөө ийм төсөв байгаад байдаг. Наан болохоор 1 жилийн хөгжлийн төлөвлөгөө гэдэг нэг юм үр дүнгүй нэг төсөв гэж буруу ойлгож гişүүд бас хүслийн жагсаалтаа оруулах гэдэг. Тэгээ тэр нь эргээд нөгөө яг төсөв хилцэх үед ямар ч шаардлага хангагдаагүй, ямар ч боломжгүй одоо арга хэмжээнүүдийг тусгацсан байдаг нь эргээд 50% гүйцэтгэлтэй юм бичиг баримт болоод байгаа байхгүй. Тэгэхээр энэ хөгжлийн бодлого төлөвлөлтийн энэ хуулиа эргэж харж нэг ядаж одоо дунд хугацааных нь богино хугацааных нь одоо энэ засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр байгаад түүндээ нийцсэн жилийн төсвөө баталдаг байх нь бол өөрөө зүйтэй. Тэгжээж бид нар одоо бас зөв талдаа орноо. За яг хилцэж байгаа асуудалтай холбоотой энэ төрийн албан хаагчдын цомогтолтой холбоотой нэг асуулт асууя. Механикаар одоо 9% гэж оруулж ирээд байгааг би өрдөөс огтос ойлгохгүй. Тэгээ зөвхөн эмч цаг одоо багшил нэмэгдэж болно, бусд нь одоо нэмэгдэж болохгүй бүгднийг одоо хаснаа гэсэн юм шиг ийм буруу ойлголтыг өгж байгаатай бол би санал нийлэхгүй байна. Ялангуяа сая бид нар одоо өмнөхөн ярьсан одоо энэ хүүхд хамгааллын асуудалд бол 9%-ийн За хариулахын 3 номер уу? За 3 номер. Эдийн засгийн хөгжлийн Эрдэнэт гишүүний асуултанд хариулъя. Энэ яг тэгштгэж 9%-аар боруулах юм биш ээ. Нөгөө энэ бидний урьдчилсан судалгаагаар бол юу гэж гарч байгаа гэхээр сүүлийн жилүүдэд төрийн албан хаагчдын тоо бол өссөн байдаг. Тэгээд төрийн ялангуяа төсвийн урсгал зардлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 24%-д барих болон энэ төрийн давхарцсан бүтцийг багасгах мөн энэ захимжилтын болон засгийн газар дээр явж байгаа хүний нөөц ур чадварын шилжилтийн стратеги хийгдэж байгаа гэх мэт ажлуудын хүрээнд энэ төрийн албан хаагчдын тоог бууруулах энэ мөрчилсөн судалгаа гарч ирж байгаа. Тэгээд энэ судалгаа маань тэр төрийн чиг үүргийн шинжилгээг гүйцэд хийж дахин инженерчлэлийн болон бусад ажлуудыг хийж яг аль салбараас хэдэн хувь буурахын тэгээд тэр буурж байгаа хүмүүсийн одоо нийгмийн болон бусад асуудлыг яах юм гэдэг тоо нэцлэгдэх юм аа. Харин зээг шүү. Тодруулна 1 минут. За ер нь төрийн цомхон одоо чадварлаг төртөө бай гэдэг энэ бодлогын зорилт маш олон жил яригдж байгаа. Тэгээд төр өөрөө бас хариуцлагатай байж нэг уймраа мартамхаа хүн шиг өнөөдөр нэг юм яриад маргааш өөр юм ярьдаг байж бас болохгүй гэдгийг энэ дашрын бас протоколд үлдээх гэсэн юм аа. Тэгээд энэ төрийн албан хаагчдын цомгтголыг
Гэхдээ бас автоматар бүгднгийн 9% гэж хийхгүй гэдэг энэ санал чинь яг үнэн байгаасаа төсөв орж ирэхэд байгууллагуудад бүгдээрэнд нь одоо бас 9% гэдэг нөгөө хүүхд хамгааллын зардал маань хүртэл одоо төрийн албан хаагчид маань буураад ороод ирэх вэ гэдэг дээр үнэхээр сэтгэл санаа зовниж байгаа шүү. Анхаараарай. Би одоо хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхад 20 онд л бид нар бас эдийн засгийг сэргээх одоо энэ бас энэ хэмнэлтийн хуулиар тэтгэврт гарсан 2 хүний оронд нэг одоо хүнийг одоо орон тоонуудыг шилжүүлж нэг хүнээр нөхнөө гэдэг бодлогыг нь баталсан. Тэг хэрэгжилт нь ямар байгаа юм? За хариултыг өгөх боломжгүй баха. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны хэмжээний асуудал асуучих шиг бол. Тэр албаны зөвлөлөөс байгаа юм уу? Байхгүй гоос. Тэгээд эдийн засгийн хөгжлийн яамн дээр ямар одоо хариулттай нь ш тийм ээ. За дараагийн